Хоёр асуултаа би эхлээ шууд тавьчих ажлын хэсэг бас бодож байгаараа. Би тэгээ дараа нь яагаад ийм асуулт тавьж байгаа гэдгийг талаараа товч тайлбар ярина. За нэгдүгээрт энэ хуулийн төсөл маань явж байгаад батлагдчих бол цаашдаа юу хийх ёстой юм бэ? Ямар ажил хийж болох вэ? Өөрөөр хэлбэл энэ хуулийн төслөөр орж байгаа нэмэлт өөрчлөлтийг амьдруулахын тулд, ажил болгохын тулд, газар дарна ажиллуулахын тулд ямар алтхам хийж болох вэ гэдэг нэгдүгээр асуулт. За хоёрдугаар асуулт бол санхүүжилттэй холбоотой. Эдийн засаг хөгжлийн яамнаас эрдэм шинжилгээний ажилтны цалинг яаж нэмэгдүүлэх талаараа хийж байгаа тооцоо, судалгаа юу байгаа бол ер нь хэд хүртэл нэмэх юм байна гэсэн энэ хоёр асуулт байна. За би яагаад энэ санхүүтэй холбоотой юм ийм товчхон тайлбарлаа хэлчихье. Хариулахад арай амар байлгүй. Өнөөдөр дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2% шинжлэх ухааны технологийн арга хэмжээ зарцуулагдж байгаа. Солонгос 5.3%, Израиль 5%-ийг бол эндээ өгдөг. Аз төв туг удахгүй 2.3% эрдэм шинжилгээнийхээ ажилд зарцуулдаг болно. Тэгтээ зэрэг манай улс одоо 5 жилийн үндсэн чиглэлээр 26-аас 30 оны үндсэн чиглэлээр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2% гэсэн зорилт тавьж байгаа. Энэ бол маш сайн. За тэрнээс өмнө энэ 27 онд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ тэг бүхэл 136% шинжлэх ухаанд өгнө гэсэн. Энэ бол бас боломжийн зорилго. Ноднын болвол дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ тэг 12% буюу 25 онтой харьцуулахад 2 дахин нэмж оруулсан боловч төсөл батлагдахдаа тэг бүхэл 117 болж хасагдаад ингээ явагдсан байгаа. Тэгэхээр одоо энэ хоёр тэг бүхэл 136-аас 27 онд хүрэхийн тулд сангийн яам болоод бусад ялангуяа энэ төсвийн банкны хороо, төсвийн ажлын хэсэгтээ их нарийн нягтарч ажиллах ёстой. Хэрвээ бид нар энэ тэг бүхэл 136%-д 27 онд хүрч чадвал эрдэм шинжилгээний ажилтны цалинг гайгүй нэмж чадна. Одоо бол шинээр ажилд орж байгаа эрдэм шинжилгээний ажилт 1.7 сая төгрөгөөр салинжиж байгаа. Гардаар авч байгаа нь биш. 1.7 саяар. Тэгэхээр эн чинь бол олон улсын жишгтэй харьцуулахад дэндүү харамсмаар, дэндүү бага. Эрдэм шинжилгээний ажилтнууд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд өөрийнхөө санаачлагаар зарим хүрээлэн төсвийнхөө зардлын 50%-тэй тэнцэх хэмжээний нэмэлт орлого олдог. Зарим хүрээлэн, академийн хүрээлэнгүүдийг харахад бол дунджаар 30%-тэй тэнцвээс орлого олоод үүгээрээ бас сайн ажилттай улсуудынхаа цалинг баг зэрэг нэмдэг ийм боломж байдаг. Тэгэхээр энэнийг бол албажуулж энэ хөв рүү хөрөхгүй болвол цаашдаа бол энэ салбар хөгжиж явна гэхэд хэцүү. Хөрс бол нэлээд гайгүй хөрстэй. Би бол тэгж хардаг. Академийн хувьд бид нар ямар ч байсан авилгаас ангид бүс болж чадцсан явж байгаа. Үнэхээр авилга байхгүй. Хоёрдугаарт түрүүн саран чулууж бас гэлээ их сургуультай холбогдуулаад бид нар бол улс төрийн нөлөө шахаанаас бас ангид явж чадж байгаа. Энэ бол одоо шаталтай болсон хүчтэй дэмжихэд их чухал асуудал юм. Энэ бүхэн хөрс байж хахад одоо бид нар илүү жаахан дэмжлэг өгвөл илүү хурдтай босч ирнэ. Өрсөлдөх чадвар бол илт сайжирна. Одоо бол бид нар Азад өрсөлдөх чадвараараа Азийн 46 улс дотор 19-оос 20 дугаар байранд сүүлийн 5 жил доктортой байгаад байгаа. Цөөхөн хүн амтай гэхэд бол за дөгрийн иргэд гишүүн асуултаа дуусгаад асуучих. Курс байгаа учраас та бүхэн энэ дээр бол бас анхааралтай сайн ажиллаарай. Хоёрдугаарт энэ салбарын өрсөлдөх чадварыг сайжруулахад нэг чухал хүчин зүйл болвол шинжлэх ухааны технологийн үйл ажиллагаа явуулахад цаад дотор учруулж байгаа элдв эрх зүйн болоод санхүүжилтийн бэрхшээлээс болж чөлөөлөх ёстой байгаамаа. Энэ чиглэлээр одоо бидний хэдэн гишүүд санаачлаг гаргаад ер нь асуудлынхаа хүрээг тодорхойлж авчихад одоо мэргэжлийн хөгжилтэй хамтраад ажиллаж байгаа. Үндсэндээ бол нэг 20 гаруй хууль дотор өөрчлөлт оруулж ээж энэ чөлөөлөх үйл ажиллагаа бол бас тодорхой хэмжээнд хэрэгжиж болохоор болцсон байгаа юм. Тэгэхээр энэтэй холбогдуулаад бид нар холбогдох яамтаас төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас энэ төр бол нэлээд одоо
лавлах материалууд авна. Энэ дээр бол та бүхэн харин их тавцарч ажиллаж энэ салбарыг энэ чөлөөлөх ажлыг бол шуурхай болгож өгөөрэй гэж та бүхнээс ингэж хүсэж байна. За баярлалаа. За. Ажлын хэсгийг Сархадын Зулбар гишүүн хариулъя. За, эргэлт гишүүнд баярлалаа. Гарцаа авахгүй үнэн. Одоо манай шинжлэх ухааны ажилтнуудын цалин 1.2-оос 1.7 сая одоо төгрөг байгаа. Тэгээ эндээс одоо суутхан авахар зэрэг гар дээр нь хэдийн хэмжээний цалин үлж байгааг бол бас ойлгох боломжтой. Багш нарын цалин нэмсэн сайн. Гэхдээ багш нарын цалингаас одоо бага цалинтай ийм шинжлэх ухааны ажилтнууд байгаа. Аль ч улсад бол шинжлэх ухааны салбарт бол өндөр мэргэжсэн мэдлэг чадвартай одоо эрдэмтэд судлаачид байдаг. Тэгээ цалингийн цогт төвшөнд байлгах бол ингээд салбараа орхио явждаг гарцаа авах нөхцөл байдлууд үүсэж байна. Хүрээлэнгүүдээр яваад үзэхээр зэрэг ийм зүйл хэлж байгаа шүү дээ. Одоо бол ингээд ахмад судлаач нар байна. Нэг бол одоо залуу судлаач нар байна гэж. Дунд үеийн судлаач нар хайцсан бэ гэсэн чинь нэг бол гадны одоо шинэ судалгааны байгууллагууд аваа явчихсан. Нэг бол одоо хувийн бичлэг явчихсан. Нэг бол одоо амжиргаа одоо өөр ажлыг явуулсан гэдэг ийм байдалтай байна. Тэгэхээр энэ бодит байдал байгаа учраас цалин өрсний асуудал дээр бас бид гарцаа авахгүй бодлогоор эндээс нэмжихээс гадна саяны чөлөөлөе гэдэг бидний зохицуултын хүрээнд шинжлэх ухааны хүрээлэнгүүд өөрсдөө судалгаа хийгээд нэмэлтээр орлого олж байгаа бол тэрийгэ цалин болон бусад шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх, технологийн хөгжүүлэлт хийхэд нь бол нээлттэй болох энэ ажлыг бол бас бид хуулийн хүрээнд хийж өгч байгаа юм билээ гэж байгаа. Энэ бол өөрийнх нь статустай холбоотой бас хязгаарлалууд байдаг учраас таны хэлж байгаа зүйл үнэ гэж байна. За энэтэй холбоотой бид бас мэдээж хэрэг одоо төсвийн хүрээний мэдээлэл одоо орж ирнэ. Тэгээд тэрнээс ахвалаад бидний ажиллах юм гарнаа. Эдийн засгийн хөгжлийн хамтаагаа бид ажиллана. Сангийн хамтаа ажиллана. За байнгын хорон дээр бид энэ асуудлуудаа ярина. Нөгөө төгөр бол бусад одоо эзэмшгээний байгууллагуудаасаа бас саналыг авсан шиг тэрийг тодорхой хилцүүлгүүд өрнүүлээд энийг цаашаа явж иж энэ зардалыг нэмэгдүүлэх шаардлага гарах байхаа гэж бодож байна. Ямар ч тач бид нэг судалгааныхаа одоо зардлыг өнөөдрийн байдлаар бол төсвийн хүрээний мэдээллийн эхний байдлаар бол шинжлэх ухааны технологийн сан бол 3.5 дахин нэмэгдүүлээд өгсөн тийм ээ. Тэр бол нэг 10 тэрбум байсны нэг 35 тэрбум болгож л өгсөн юм. Бас их даруухан л да энэ судлаач нар бол энэ чиглэлээр бол бас талаас ажиллах хаа гэж бодож байна. За хоёр дахь асуудлын тухайд бол энэ хууль батлагдвал юу их вэ гэж. Нэгдүгээрт бол бид мэдээж төрийн байгууллагуудтай бол их тодорхой ажиллах ёстой. Ялангуяа төрийн байгууллагууд судалгааны тендерүүд зарладаг бол энийг хүрээлэнгүүдээр та бүхэн бас хийлгэх чиглэлд анхаарал шиг гэдэг ярих ёстой юм байна. Хүрээлэнгүүд өөрсдөө бас одоо санаачлагтай ажиллах ёстой. Хүрээлэнгүүдийн онцлог бол эрдэмтэн хүн чинь бас заримдаа захиргааны ажлыг бол хийж ирсэж чаддгүй шүү дээ. Онцлог нь тэр энэ чиглэлээр бол бас тодорхой дэмжлэг үзүүлэх ёстой байна гэж одоо ойлгосоо. Ингээд батлагдвал ямар ч эхнээсээ үр дүн гарна. Хувийн ишлийн одоо санхүүжилтээр олон улсын байгууллагын санхүүжилтээр хийж байгаа нэг 70 тэрбум төгрөгийн одоо судалгаа бол хүрээлэнгүүд авах бас боломж болно игнэ гэсэн ийм ойлголттой байна. За дүүрийн эргэл гишүүн тодруулж асууя. За тэр би эдийн засаг хөгжлийн яамнаас асуусан. Энэ эрдэмтгэлгээний ажилтны цалин нэмэх талаар ямар бодлого графиктай явж байна вэ гэж. Тэр үнд бол хариулт авсангүй нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо ерөнхийдөө эрдэм шинжилгээний байгууллагууд худалдаа авах ажиллагаанд орох зам болвол одоо хуулиараа ингээ батлагчвал нэгдэхэр байгаа. Амьдралдаар юу болдгоо гэхдээ зэрэг одоо манай энэ янз бүрийн байгууллагууд байна. Жишээлбэл одоо засгийн газрын байгууллагууд, аягийн энтлэгүүд, төрийн өмчт үйлдвэрийн газрууд энтергээд нутгийн өөрийн удирдах байгууллага, нутгийн захиргааны байгууллага гэдэг олон газрууд байна. Эднэр бол яг энэ судалгаа хөгжлийн ажлаа эрдэм шинжилгээний байгууллагаар хийх дурггүй. Хармааныхаа компаниар хийлэгдэг. Одоо бүр тийм тохиолдол олон гарч ирсэн. Жишээл дархны төмөрлөгийн үйлдвэр гэхэд одоо гам бөмбөлгийн технологи сайжруулах ажлыг барилга засварын компаниар хийх гэж байгаа жишээтэй. Иймэрхүү За улсын их хурлын гишүүн Цагаан хүүгийн Мөнхбатын урилгаар Дундгов аймгийн Дэлгэр хангас сумын ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Эрхэм хүндэт одоо хүүхэд багшчуудаа улсын их хурлынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс ажилд нь амжилт амьдралд эрүүлэх сайн сайхан мөнгө хүсээрэй. Бүгдээрээ онц сураарай. За. Ажлын хэсэг хариулах уу?
Сархатын зулбахаар гişүн. Тэндээс за эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Батхөө 4-р энэ. За иргэдэл гишүүний асуултанд хариулъя. Яг улсын төсөвдөр боловсрол эрүүл мэндийн салбарын ажилтны албан хаагчдын цалиныг нэмэгдүүлэх асуудал яригдах үед тухайн ажлын хэсгээр бас манай яамны зүгээс санал гаргаад эрдэм шинжилгээний ажилтнуудынхаа цалин бас нэмэгдүүлье гэж хамтд нь оруулаад явсан байгаа. За 26 оны 1 сарын 1-ээс эхлээд 15%-аар нэмэгдүүлэх шийдвэр нь хэрэгжиж эхэлсэн байгаа. Үйлдвэрчний эвлэлтэд байгуулсан хамтын хэлэлцээр дээр бол энэ ондоо багтаагаад 50% хүртэл нэмэгдүүлэх талаар тохиролцсон. Ер нь цаашдаа бол 2027 он хүртэл дундаж цалин 3.5 сая төгрөг хүргье гэсэн зорилттой байд ажиллаж байгаа. Яг өнөөдөр бас үдээс хойш 15 цагаас үйлдвэрчний эвлэлтэд манай яамных нь уулзаад энэ хэлэлцээрээ хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй ярилцахаар төлөвлөж байж байгаа. За хариулт хангалттай юу? За Батбаатар гишүүн асуулт.